Монгол Улсын ерөнхий сайд учруулаа бүгд нарамдах Хятадд улсын Дайлан хотноо болж байгаа дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн шинэ манлайлагчдын уулзалт буюу зуны Давос чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцлоо. Хуралдаанаар дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэлд, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны одоогийн чих хандлага, тулгымдсан сорилт, шинээр бий болж байгаа боломжийн талаар санал солилцож, геоэдийн засгийн өөрчлөлт, ногоон шилжилтийн нөхцөл доктортой өсөлтийг хадгалах, инновацийг бодит үр дүнд хүргэх асуудлыг хэлэлцжээ. Монгол улс энэхүү чуулга уулзалтанд өндөр түвшинд оролцсноор дэлхийн улс төр эдийн засгийн шийдвэр гаргагчтай шууд харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, засгийн газрын хөгжлийн бодлого, тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдийг олон улсын бизнес хөрөнгө оруулагчдын хүрээнд таниулах, шин түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж байна.